Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн хэнд мэдээллийн хураангуйг хүргье. Оюут толгойн сонсголт ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 3, ерөнхий сайдаар ажиллаж байсан 7 хүн дуудагджээ. Сөрөг хүчин татварын өршөөлийн тухай хууль санаачлал нь 2030 он гэхэд хамигталтыг 14% бууруулах зорилт тавьсан тухай Улсын хурлын гишүүн Номин Чимэг мэдгдлээ. Ерөнхий сайд Зандан шатар томоогийн дэгдэлтийн үед амралтын өдрөөр 2 том эмнэлэгт ажиллаж шуурхай арга хэмжээ авах үүрэг өглөө. Америк нэгдсэн улс Европ Украины төлөөлөгчид энхийн төлөвлөгөөг хэлэлцлээ. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад зохиогдсон их хорийн дээд түвшний чуулган өндөрлөв. Нэгдсэн үндэсний байгууллагын COP30 баг хурал өндөрлөлөө. Эхний мэдээ хүргье. Ирэх сарын 8-наас 12-ны өдрүүдэд Улсын их хурлын хянан шалгах төр хорооноос оюут толгойн сонсголт зохион байгуулна. Сонсголоор тус мега төслийн гэрээ санхүүжилт болон Монголын талын хүртэх өргөгөөжийн талаар олон нийтэд ил тод мэдээлэл өгөх маа. Төр өрөө өнгөрсөн хугацаанд 20 гаруй удаагийн хуралдаан хийж 60,000 гаруй хуудас нотлох баримтыг цуглуулан судасны үндсэн дээр сонсгол хийх шаардлагатай гэж үзсэн байна. Гишүүдийн тайлбарсаар энэ сонсгол хэн нэгнийг буруутгах зорилготой бус харин оюутлогын төслийн ашиг сонирхлын тэнцвэр, гэрээ хэлцээрийн явц болон улсын үр ашигт үзүүлэх нөлөөг бодитоор үнэлэхэд чиглэж байгаа юм байна. Сонсголт нийт 300 гэрч дуудагдсан бөгөөд тэдний дунд Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 3 хүн, тухайлбал Багванд, Энх 2, Элбэг дурч нар, ерөнхий сайдаар ажиллаж байсан 7 хүн, тухайлбал Оюун Эрдэнэ, Энх болд, Алтан уяг, Батболд, Баяр, Сайхан Бэлэгнаар, түүнчлэн засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 25 хүн, мөн улсын хурлын 39 гишүүн багтаж байна. Үүнээс гадна ашигт болбол газрын засны газар, байгаль орчны яам, сангийн яам, Галийн ерөнхий газар, татварын ерөнхий газар, Rio Tinto Group, оюутлогын компани, Эрдэнэс Монгол зэрэг төр хувийн хвшлийн байгууллагын төлөөлөлд оролцсон. Сонсголын үеэр хувь нийлүүлэгчдийн зээлийн бүтэц хүүгийн бодлого, нууцын ангилалтай баримтуудын ил тод байдал, Монголын талын бодит үр өгөөж зэрэг гол асуудлыг хөндөж, өмнө нь хүлээлт дагуулж байсан зөрүүтэй мэдээллийг нэгтлэн тодруулах юм. Төр хорооны зүгээс оюутлогын төслийн талаар олон жил яригдж ирсэн эргэлзээ, ойлгомжгүй байдлыг тайлбарлах, төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоо, шийдвэр гаргалтын явцыг олон нийтэд тодорхой болгох нь энэ сонсголын гол зорилт гэдгийг онцолж байна. Иймэрхүү оюут толгойн сонсголт нь манай улсын хамгийн том уул уурхайн төсөлд төр хувийн хвшлийн оролцоо, гэрээний шударга байдал болон улсын өр өгөөжийг бодитоор дахин үнэлэх томоохон улс төр эдийн засгийн үйл явдал болж байна. Дараагийн мэдээ, улсын төсөв төвлөрөх ёстой 6.5 их найдын өр байна. Түүнээс 74,389 компани 6.2 их найдын өртөө байна. Үүнтэй холбогдуулан ардчилсан нам татварын өршөөлийн тухай хууль санаачлал гэдгээ мэдгдлээ. Татварын ерөнхий газарт 320,000 иргэн аж ахуйн нэгжийн 6.5 их найдын өрхөө алданг хоримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их найдын татварын өртөө иргэн аж ахуйн нэгж байсан бол жилийн дотор 6.5 их найдын өрхөө торгуул хоримтлагджээ. Өнгөрсөн жил 50,000 аж ахуйн нэгж өртөө байсан бол энэ жил 70,000 болж нэмэгдсэн байна. Мөн 220,000 иргэн ямар нэгэн байдлаар татварын өрийн асуудалтай байна. Эдгээр тоо баримтыг харахад татварын өршөөлийн талаар ярилцах цаг болсон гэж ардчилсан намын бүлэг үзжээ. Олон улсад ч 10 жилийн давтамжтай энэ асуудлыг хардаг дуршлага бий. Үүнд хуулийн тогтоолын төсөл бэлдэж байгаа. Гэхдээ үүндээ томоохон аж ахуй нэгж том дүнгийн хязгаарыг тавих шаардлагатай гэж улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга мэдгдлээ. Тэгээ бас яагаад өнөөдөр ардчилсан намын бүлэг дээр энэ татварын мэдээллийг бид нар сонссон бэ гэхлээр ер нь ардчилсан намын бодлого бол төрийн оролцоо иргэнд их эдийн засгийн боломжийг л авчрах ёстой, төрийн дарамтыг бууруулах ёстой гэдэг ийм үзэл баримтлалыг бид нар баримталдаг улс төрийн хүчин. Тэгээ ардчилсан намын бүлэг дээр тэр тусмаа би бас яг эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг төслийг өргөн бариад боловсруулаад явж байгаа. Энэ хүрээндээ Монгол улсад зөвхөн саяны тоо баримтуудыг харахад эдийн засгийн тодорхой хэмжээний өршөөлийн асуудлыг, татварын өршөөлийн асуудлыг ярих ёстой цаг болсон гэж үздэг.
улс орнууд ч гэсэн 10 жилийн давтамжтай бас энэ асуудлыг эргэж хардаг юм олон улсын практик байдаг. Тэгэхээр Монгол улсад энэ асуудлыг ярих ёстой гэж бас энэ дээр хуулийн төсөл, тогтоолын төсөл бэлдэж байгаагаа бас хэлье. Гэхдээ энэний дээр тодорхой зүйл заалтуудыг бас нэмэлтээр бид нэр харалцж үзэх ёстой. Энэний дээр томоохон аж ахуй нэгж том дүн бүхий тодорхой дээд хязгаарыг энэний дээр судалж бас тавих шаардлагатай болно. Магадгүй энэ эдийн засгийн өршөөл, дотроо өршөөд жижиг дунд үйлдвэрлэл, жижиг дунд аж ахуй нэгжүүдэд илүү түлхүү хамаарах хуулийн зохицуултыг бид нар бас энэний дээр хийх шаардлагатай болно. Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүдэд ирж байгаа татврын дарамт улам нэмэгдэж, төрийн хүн сурталтай холбоотойгоор бизнесээ тэлж чадахгүй. Бизнесийн орчин суларч байгаа үзэгдэл бий болоод байгаа лээ. Татврын өртөө холбоотой мэдээллүүд ч үүнийг илтгэж байна. Нийт аж ахуйн нэгжүүдийн тал хувь нь татврын өртөө гэсэн мэдээлэлд ийхүү сөрөг хүчин анхаарлаа хандуулжээ. Ийм мэдээллүүд бол байна. За тэгэхээр энэ татврын үр төлбөрийг энэ татврын дарамтыг хэрхэн яаж бууруулах уу гэдэг дээр бол дарчилсан бол бас тодорхой бодлого шийдвэрүүдийг засгийн газраас ч гэсэндээ бас шаардаж ажилласаар байгаа. За харамсалтай нь бол сая шинэ төсөв өргөн баригдахад шинээр томилогдсон засгийн газар бол татврын хууль тогтоомжийн шинжилгээг бол огт хийсэнгүй. За ганц ярьж орж ирсэн нөөтийн буцаа олголтыг нэмэгдүүлэх тухай асуудлаа бол 10 дугаар сарын эрхчлээ 10 дугаар сарын 1 болтол хойшлуулсан байгаа. Өөрөөр хэлбэл 2026 оны хувьд бол бид бол энэ татвартай холбоотой, татврын дарамтыг бууруулахтай холбоотой ямар нэгэн тийм онцгой шийдвэр гаргахгүй юм нөхцөл байдал үүсчээд байна. Түүнчлэн тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ танилцуулгыг жаргалан гишүүн тавилаа. Одоогоор нэг хайрцаг тамхинд Монголд 800 орчим төгрөгийн онцгой албан татвар төлөгддөг юм байна. Үүнийг ойролцоогоор 5 жилийн хугацаанд үе шаттайгаар 10,000 төгрөг болж нэмэхээр тусгагджээ. Өөрөөр хэлбэл 4-5 мянган төгрөгийн үнэтэй байсан янжуур тамхи аажмаар нэмэгдээд 15-аас 20,000 төгрөгийн үнэтэй болох нэ. Улсын нэгдсэн төсвийн татврын орлогын 60-аас 70 орчим хувь нь томоохон аж ахуйн нэгжүүдээс орж ирж байгаа. Үүн дотроо нийт улсын төсвийн орлогын 40 орчим хувийг төрийн өмчөд аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байна гэсэн тоо баримт байна. Үүнийг халахгүй бол цаашдаа Монгол улс ардчлал эрх чөлөөнөөс ухрах байдал зогсохгүй үргэлжлэн уг татвар төлөгч иргэдийн эрх ашгийг хамгаалсан бодлого засгийн газар хэрэгжүүлэх ёстой гэж ардчилсан намын бүлэг үзлээ. Мэдээ үргэлжилж байна. Улсын хурлын гишүүн Номин Чимэг 2026 онд 2,000, 2027 онд 4,000, 6,000, 8,000 төгрөг гэж нэмснээр 2030 он гэхэд тамхиталтыг 14% бууруулах зорилт тавьсан тухай мэдгдлээ. Тэрээр иргэдийн амь насыг богиносгож, хавдрын урьдчил болгож байгаа зүйл нь тамхи дан тамхиталт юм. Манай улсын хувьд залуучууд хүүхдүүдийн дундах янжуур тамхи болон электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн гэсэн юм а. Сургуулийн орчинд багш нар хүүхдийн тамхины хэрэглээг дийлхэ байгаад дуудсан 10 настай хүүхдийн үзэгний савнаас хүртэл шинэ төрлийн тамхины бүтээгдэхүүн гарч ирсэн байна. Энэ ч үүднээс бодлогын төвшөнд энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх ёстой гэх үүднээс хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн үндсэн зорилго хүүхэд залуучуудаа тамхины хор хөнөөллөөс хамгаалж нийгмийн эрүүл мэндийг хамгаалъя гэдэгт оршиж байгаа гэж Номин Чимэг гишүү ярьлаа. Хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг улсын хурлыг 78 гишүүн нэгдэж гарын үсэг зурж өргөн барьсан байгаа. Бид 2013 онд бас тамхины хяналтын хуулийн дээр дөрвтэй өөрчлөлт хийж бас хүн болгоны амьдрал мэдэгдэхүй зөөрчлөлт гарснаас хойш энэ талаар ерөөсөө хуулиндаа урагшаа харсан өөрчлөлтийг хийж чадаагүй, харин ч ухарсан өөрчлөлтийг хийж иржсэн. За ийм ч учраас бид нар өнөөдөр ч гэсэн ярьж байна. Бидний эрүүл мэндийн салбар маань ямар байгаа вэ? Нийгмийн эрүүл мэнд маань ямар байгаа вэ? Бид бүгд санаа зовдөг. Үйл болохоор хүүхдүүдийн ханаас шуухнаагаас ахуулаад жилийн 4 өдрөд бас хавдрын асуудал монголчуудын хувьд бол маш эмзэг асуудал болсон. Тэгээ энэ бүхнийг бид нар хойноос нь хөөцөлдөхөөс гадна энэ ухшилтай үндэстэй тэмцэх асуудал бол ерөөсөө нийгмийн эрүүл мэндийн хамгийн гол зорилго байдаг. Тэрээр гайлын татврын хувьд жигтгэн 30%-аар онцгой албан татврын хувьд нэг хайрцаг янжуур тамхинд 836 төгрөг ногдуулгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж инфляц бусад хүчин зүйлтэн уяад 2030 он хүртэл жил болгон үе шаттайгаар нэмэхэр болж байна. Электрон тамхинд мөн үүнтэй дүүцгүйц онцгой албан татвар ногдуулж байна. 1 мл шингэн тамхи 10 ширхэг янжуур тамхи буюу хагас хайрцагтай дүүцнэ гэх англи улсын стандартын дагуу дүүцүүлж 2026 онд 1 мл дээр 1000 төгрөг, дараа онд 2000 гихчлэн 2030 он хүртэл үе шаттайгаар нэмэхээр тооцсон гэсэн юм а.
Томуу тус төвчний дэгдэлт огцом нэмэгдэж, нийслэлийн эмнэлгүүдийн ачаалал хэд дахин өссөнтэй холбоотойгоор Монгол Улсын ерөнхийлөгч Зандан Шатар амралтын өдрүүдээр газар дээр ажиллаж нөхцөл байдлыг бичлэн шалгалаа. Тэрээр эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төв болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, ачааллыг бууруулах бодлого зохицуулалтын яралтай арга хэмжээ авах чиглэл өглөө. Томоо үед дэгдэж байгаа энэ үед нэг ээлжинд 14 эмчийг яаралтай тусламж ажиллаж байгаа ч хүний нөөц хомс хэвээр байгаа юм байна. Эмнэлэг дамжин дугаарсан шалтгаалж хүүхдүүдийн биеийн байдал хүндэрч шокийн байдалд орох таталт өгөх тохиолдол олширсан байна. Иймд тухайн эмнэлэгт ирсэн хүүхдүүдийг буцаахгүй байх бодлого баримталж коридорт 20 ор нэмж дэлгэн ажиллаж байна. Ерөнхийдөө Зандан Шатар эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төвийн нөхцөл байдалтай танилцсны дараах үүрэг чиглэлийг өглөө. 12 дугаар сараас өмнө оргил ачааллыг бууруулах бодлого зохицуултыг шуурхай хэрэгжүүлэх, өвчлөл багтаа аймаг төвөргөөс эмч нарыг дайчлан ажилуулах, амлалт дурын цагийг сунгаж резидент эмч нарыг нэмэлтээр боломжит тасгуудад байршуулах. Байгууллагууд газар дээр нь ажиллаж бодит дата, бодит нөхцөл тулгуурсан шийдвэр гаргах. Ерөнхий сайд өргөжлөлтөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилласан бөгөөд уг дүүрэг 430 мянга гаруй хүн амтай. Нийслэлийн хамгийн том ачаалтай дүүргүүдийн нэг юм. Амралтын 2 өдрүүдэд эмнэлэгт 252 хүүхэд твтэн эмчлүүлж байна. Ерөнхий сайд 48 цагийн дотор ачаал багтаа эмнэлгүүдээс эмч нарыг дайчлан ажилуулах. Анагаахын шинжлэх ухааны их сургуультай хамтарч резидент эмч нарыг нэмэлтээр дайчлах. Дотор зөвхөн хүүхдүүдэд зориулсан төр өрөө нээх. Урсгалын зохицуултыг сайжруулах зэрэг чиглэлийг өглөө. Энэ жил томоогийн вирус, амьсгалын замын синситиал вирус зэрэг 2 төрлийн вирус цонхилж байна. Өнгөрсөн 7 хоногт харьцуулахад томоос цус өвчний өвчлөл 4% өсөж, амлалт дурын нийт үүслийн 10%-ийг эзэлж байна. Эмнэлгүүд ачаалтай байгаа тул эмч нар дараах шинж тэмдэг илрүүлэх яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Нойр байн байг хурж зовиртой байх. Ойрхон гүйлгэх, бөөлжих, 3-4 цагийн давтамжтай өндөр халуурах, амьсгалын хүндрэл үүсэх зэрэг шинж тэмдэг илрүүлэх яаралтай эмнэлэгт хандахыг эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө. 2025 оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд ажиллах хүчний судалгаа гарчээ. Судалгаагаар нийт хүн амын 1.5 сая буюу 62.7% нь ажиллах хүчинд тооцогдож байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 59.2 байгаа нь 2024 оны мөн үеийнхтэй ижил байна. Ажилгүй иргэн 2024 оны мөн үеийнхээс 7.4 мянган хүнээр буурчээ. Харин улирлын чанартай хөдөлмөр эрхлэгч 1.2 мянган хүнээр өссөн байна. Нийт ажилгчдын үнсэн салбараа авч үзвэл 49.6% нь үйлчлэгээний салбарт, 25.4% нь хөдөө аж ахуйн салбарт, 25.1% нь аж үйлдвэр барилгын салбарт ажиллаж байна. Дэд салбараар харуул нийт ажилгчдын 174.9 мянган нь бөөний болон жижиглэн худалдаа, 116.1 мянган нь боловсролын салбарт ажиллаж байна. Уулуурхай олборлолтын салбарт ажиллагсад 2024 оны мөн үеийнхээс 20.4 мянгаар, барилгын салбарт ажиллагсад 13.4 мянгаар нэмэгдсэн нь хамгийн их өөрчлөлттэй байна. Ажилгүй 80.6 мянган иргэний шалтгааныг задлж харуул 34.9% нь ажил хайгаад олдохгүй байгаа. 10.2% нь жирэмсэн эсвэл хүүхэд асарсан. 9.5% нь мэргэжил дадлаг туршлага байхгүй. 9.1% нь мэргэжил тохирох ажил олдохгүй шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй байна. Хэвтэ эмчлүүдх орны ачаал хэтэрсэн сонгон айрхан болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд зохицуулалт хийж, Баянзүрх дүүргийн зарим хороодыг халдвар төвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн эмчлүүлэх, эрүүл мэндийн яамны харьяа төрөлцсөн эмнэлгүүдэд хуваарлан зохицуулалт хийх шийдвэрийг тохиолдлын удирдлагын багийн хуралдаанаас гаргалаа. Шаардлагатай хүний нөөцийг өрхийн эрүүл мэндийн төв болон харьяа эмнэлгүүд үндсэн мэргэжлийн резидент эмч нараас бүрдүүлэх үе шаттай арга хэмжээ авахар болов. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлтийг сайжруулах, уртсгсан цагаар ажиллах, засгийн газрын 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг биелүүлж, эцэг их асран хамгаалагчдад 5 хоногийн цалинтай чөлөөг олгох ажлыг иргэд олон нийтэд хүргэх, хөнгөн хэлбэрийн томоотос өвчнөр өвдсөн хүүхдэд хийгдэх өдрийн эмчилгээг эрчимжүүлж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийг холбогд холбоотуудад үүрэг болгосон байна. Монгол улсад даатгалын тогтолцоо үүсэж хөгжсөний 91 жилийн өнөөдөр тохиож байна. Энэ хугацаанд даатгал нь эдийн засгийн доктортой байдлыг хангах, эрсдлийг бууруулах, санхүүгийн зах зээлийн нэгэн тулгуур хэсэг болон төлөвшжээ. 1934 оны 11-р сарын 24-ний өдөр бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр улсыг аюулаас хамгаалах газар нэртэйгээр анхны даатгалыг байгуулахыг байгуулсан нь Монголын даатгалын салбарын суурийг тавьсан үйл явдал байв. Энэ байгууллага тухайн үеийн мал сүрэг, эд хөрөнгө, нийгмийн эрсдлийг нөхөх, анхны үйлчлэгээ үзүүлж эхэлсэн нь хожмын институцийн тогтцооны эхлэл болсон гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Засгийн газрын 2014 оны 11 сарын 22-ны тогтоолоор жил бүрийн 11-р сарын 24-ний өдрийг даатгалын өдөр гэж тэмдэглэж байх шийдвэр гарснаар даатгалын салбарын хөгжил, иргэдийн санхүүгийн боловсролын ач холбогдлыг олон нийтэд таниулах уламжлал тогтжээ. Өнөөдөр Монгол улсад 18 даатгалын компани, хэд хэдэн даатгалын зуучлагч, үнэлгээчин, актуарчдын байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Салбарын нийт хураамжийн орлого жилээс жилд өссөн санхүүгийн зах зээлийн хэмжээ 1.4-өөс 1.8%-ийг бүрдүүлж байна. Даатгалын эдийн засаг дахь байр суурь аажмаар томорч байгааг харуулж байна.
Дотоодод болж өрнсөн үйл явдлыг хүргэлээ үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Шинэ лоогийн мэдрэг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Нямгарагт Швейцарын Женев хотноо Украины дайны энхийн асуудлаар Америк нэгдсэн улс, Украин, Европын орнуудын төлөөлөгчид уулзаж хэлэлцлээ. Америк нэгдсэн улсын санал болгосон Орос Украины мөргөлдөөнийг зогсоох тухай 28 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг өнгөрсөн 7 хоногт танилцуулж улмаар энэ сарын 27-ны өдөр багтаан хүлээн зөвшөөрөх хугацааг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украин улсад зааж өгöd байгаа юм а. Тэгвэл Женевийн хэлэлцээнд Их Британи, Франц, Германы үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд мөн Европын холбооны төлөөлөгч нар оролцсон бөгөөд эерэг нааштай байдлаар явагдсан уулзалтын үеэр Украинд энх тайвныг тогтоох талаар шинчилсэн суурь баримт бичгийг боловсруулсан талаар хоёр улсын албаны хүмүүс даваа гарагт мэдэгдээд байна. Хоёр талын хамтарсан мэдээллийг цагаан ордны болон Украины ерөнхийлөгчийн захин хуудасуудад нийтэлсэн ба үүнд зөвлөлдөх уулзалт үр өгөөжтэй болсныг онцолж уулзалтын үр дүнд Украины хямралыг зохицуулах төлөвлөгөөг шинжилэн боловсруулж энэхүү шинээр боловсруулсан энх тайвны суурь баримт бичиг нь Украины үндэсний ашиг сонирхолд нийцсэн тус улсын аюулгүй байдлыг богино болон урт хугацааны ирээдүйд хангах найдвартай хэрэгжихээр механизмыг тусгасан гэж Украины тал мэдэгдсэнийг цагаан ордон онцоллоо. Талуудын хамтарсан мэдээлэлд мөн ойрын өдрүүдэд уг баримт бичиг дээр эрчимтэй ажиллаж Европын түншүүдтэй нэгт хамтран ажиллахаар тохиролцсныг дурдсан бөгөөд энэ нь эцсийн байдлаар гарсан баримт бичиг одоогоор биш байгаа юм а. Дараагийн мэдээ хүргэе. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч их хорийн бүлгийн орнуудын удирдагчдын дээд түвшний чуулга уулзалт Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Йоханнесбург хотноо өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдаж өндөрлөд байна. 2 өдөр үргэлжилсэн уулзалтыг Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Сирил Рамафоса даргалан явуулсан бөгөөд эв санааны нэгдэл тэгш байдал доктортой хөгжил урайндор болж өнгөрлөө. Африк твд анх удаага зохион байгуулагдсан энэ удаагийн чуулга уулзалт 3 үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд дэлхийн санхүү эдийн засгийн системийг бэхжүүлэх, дэлхийн эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх, доктортой өсөлтөд шилжих арга замуудын талаар 2 дугаар хэсэгт гамшигын эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх, эрчим хүчний шилжилт, хүнсний тогтолцоог бэхжүүлэх талаар хэлэлцсэн бол төгсгөлийн хэлэлцүүлгээр өнөөгийн дэлхийн эдийн засаг чухал ач холбогдолтой, ашигт малтмал, газрын хавар элементийн олборлолт, худалдаа, хиймэл оюун ухааны технологитой холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Их хорийн 2025 оны дээд түвшний чуулга уулзалтын төгсгөлд газар нутгийг эзлэн авах зорилгоор хүч хэрэглэхгүй байх, маргааныг 50 замаар шийдвэрлэхийг уриалсан тунхаглалыг гаргаад байна. Мөн бага орлоготой орнуудын өрийн доктортой байдал, хөгжиж буй орнуудад чухал ашигт малтамлын хөгжлийг өргөжүүлэхийг дэмжих зэрэг бусад асуудлуудыг уг тунхаглалд багтаажээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинаар ирж оролцоогүй энэ удаагийн чуулганы төгсгөлд эрхчил их хорийн бүлгийг даргалах эрхийг Өмнөд Африкийн бүгд найрамдах улсаас Америкийн нэгдсэн улсад шилжүүлэн өгөх ёслол болсон бөгөөд 2026 оны 12 дугаар сарын дундуур Америк нэгдсэн улсын Флорида мужийн Доорол хотноо их хорийн 21 дахь удаагийн дээд түвшний чуулган зохион байгуулагдахаар боллоо. За тэгвэл мөн өнгөрсөн амралтын өдрүүдээр нэгдсэн улсны байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн оролцогч талуудын 30 дугаар баг хурал буюу COP30 баг хурал мөн өндөрлөлөө. Амазон бүрний ойролцоо байрлах Бразилийн Белем хотноо зохиогдсон баг хурлын төгсгөлд улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг түргэсгэх, түүнтэй холбоотой худалдааны саад бэрхшээлийг судлах, цагуурийн эрсдэс уур амьсгалтай байгалийн гамшигтай тулгарч байгаа хөгжиж буй орнуудад зориулсан санхүүжилтийг 3 дахин нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Оролцогч 200 орчим улс орн ийхүү баг хурлын төгсгөлд даруухан хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд хурлын эхэнд Европын холбоо тэргүүтээ олон улс орнууд уриалж яригдж байсан чулуужсан буюу малтмал түлшийг аажмаар зогсоох төлөвлөгөөний шаардлагаасаа улс орнууд энэ удаад татгалцлаа. Үүний оронд уг хэлэлцээрт улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээгээ сайн дураараа хурцсахыг уриалаад байна. За энэхүү Америк нэгдсэн улс оролцохоос татгалзаж Амазоны уугуул иргэдийн бослого эсэргүүцэлтэд тулгарч мөн баг хурал зохиогдсон байранд гал гарсан зэрэг нэлээд дуйлан шуугантай COP30 баг хурал өндөрлсөн бол 2026 оны COP31 баг хурлыг зохион байгуулах эрхийн төлөөх маргаан дипломат байдлаар мөн шийдэгдэж Турк улс өөрийн нутаг дэвсгэр дээр газар дундын тэнгисийн Антали хотноо зохион байгуулахаар болж харин Австрали улс дэд хэмжээний уулзалтын хэлэлцүүлгүүдийг даргалахаар зөвшөөрсөн байна. Та бүхэндээ олон улсын сүүлийн мэдээлэл сургалын анхаарлаа хандуулсан баярлалаа.
Даваагаргийн төвцөг мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаарыг хүргэлээ. Хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.